манай орой мэндийг хүргээд 7 өнөө бүрийн лавг гараг танд хүрдэг манай суулцдаг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараараа бид уламжлал ясаараа сар болгоны 2 дахь 7 хоногт бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоотой хамтран бэлтгэдэг байгаа. Тэгээд энэ удаагийн нэвтрүүлгээ бас эхэлж байна. Орой мэндийг хүргэе. За орой мэндийг хүргэе. За өнөөдрийн дугаараараа бид нар ямар сэдвийг хүндэж ярих болов? За сар болгоны 2 дахь 7 хоногийн лавг гарагийн 8 цагаас одоо бүгд найрамдах Солонгос улс дахь эмэгтэйчүүдийн Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны одоо булан болгож Солонгос оронд ажиллаж амьдарч байгаа иргэддээ мэдээлэл хүргэх юм зорилгыг агуулсан байгаа. За тэгэхээр түрүүний 1-р хэсгээр бол бид нар эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар мөн гендерийн талаар ярилцсан байгаа. За энэ удаад бол та бүхэндээ Солонгос хэлийг хэрхэн хаанаас яаж сурах уу? Яаж бүртгүүлэх үү? Мөн одоо топикийн шалгалтыг яаж бүртгүүлж одоо ямар дараалтаар одоо шалгалт өгөх боломжтой гэдэг юм бэ гэдэг талаар та бүхэнд мэдээлэл өгөх гээд бэлдээд ирсэн байна. За тэгэхээр өнгөө сургалтуудын талаар бас мэдээлэл өгөхөөр зорж байгаа шүү дээ. Ер нь Солонгос дээрээ ажиллаж амьдарч байгаа хүмүүс нь бас хэл сурмаар байдаг. Данч цаг зав нь гардаггүй очоод бас нэг цаг зам маань маш муу байдаг шүү дээ. Тэгээс энэ талаар бас та ер нь анх Солонгос хэлийг яаж сурч иваа? Бас цаг зав багтаал байсан байх үү те. За ер нь анх хурж ирж яхад Солонгос хэлийг ерөөсөө мэддэг байсан. Тэгээд хослол соёлт гэр бүлийг дэмжих төв гэж байдаг. Тэр төв дээр нэг 2 сар, 3 сар шахуу яваад уншихтайгаа болцсон байсан. Тэгээд ерөнхийдөө тэр төвдөө явах завгүй болоод гэртээ онлайнаар бас сурч ирсэн. Хүүхдээ хөтөлж онлайнаар сурч ирсэн. Тэгэхээр ер нь онлайн сургалтууд маань бас хэр өөр өгөөжтэй байдгийн болоо бас хэр олон байдгийн болоо. За тухайн үед бол онлайн сургалт бол дөнгөж эхэлж ирсэн үйл дээ. За одоо бол ер нь онлайн сургалт нэлээд одоо төрлөөрөө тийм ээ бас левел хэлнийхээ төвшнөөс шалтгаалаад янз бүр олон төрлийн онлайн сургалтууд их гарсан байлээ. Онлайн сургалт бол бас цаг зав хэмнэсэн маш ашигтай сургалт гэж боддгийг. За хоёлаа тэгвэл хамгийн анхны эхлээд Тамуна Кажа буюу хослол сая гэрэл бүл соёлын тэр одоо сургалтын үүдээс эхлээд яриад авах уу. За тэгээ. За ер нь бол Солонгос оронд маань Тамуна Кажа Чивон центр буюу одоо хослол соёлт гэр бүлийг дэмжих төв гэж байгаа. Тэр маань болохоор нийт улс даяар бол 200 сая харахад 219 газар ажилт юм байна. За энэ газрууд маань болохоор Солонгос оронд хурж ирээд удаагүй байгаа. Хослол соёлтой эмэгтэйчүүдийг тэ одоо Солонгос хүнтэй гэр бүлсэн эмэгтэйчүүдийг хэл сурахад мөн одоо тухайн одоо Солонгос орны нийгэмд одоо тасан цогцоход одоо тусалж дэмжих зорилготой тийм бодлого хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлдэг байгаа. Тэгэхээр энэ сургалтын тэр центр маань болохоор орон даяар байгаа. Тэгээ дээрэс нь одоо хот болгонд байдаг. Хот болгоны дүүрэг болгонд байгаа гэсэн үг. Тэгэхээр Сөүл хотод гэхэд 24 одоо Тамуна Кажа Чивон центр буюу муслим соёлт гэр бүлийг дэмжих төв байгаа. Одоо ганцхан 25 дүүрэгтэй идэв штэ Сөүл хот ч. Ганцхан дүүрэг байдгүй гэж ярьд юм лээ. За Бусан хотод 9, Тэгүү хотод 7, Инчонд 9 гэх мэтчлэн ингээд байдаг юм байна. За энэ центрт маань одоо ямар сургалтууд хүнд зориулсан байдаг юм бэ гэхээр ерөнхийдөө бол нэг 5 жилээс доош хугацаанд амьдарч байгаа. Тэгээд Солонгос үнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд буюу одоо гэр бүл болсон хүмүүс зориулагдсан байгаа. Мөн тэдгээр одоо чүндүү иггүй гэж байдаг юм да. Одоо юу гэж хэлэх юм? Урдны хүүхэд гэх юм тий. За хүүхэдтэй байсан. Хүүхэдтэйсэн тэр хүүхдүүд нь одоо хойноос нь ирсэн тохиолдолд тий тэр хүүхдүүд зориулсан сургалт байдаг юм байна. Нийгэм тасан цогцох болоо. Энэ дан ганц хэлнээс босоод бас өөр сургалтууд явуулдаг гэж бас сонсч байсан. Мэргэжил олох боломжтой бас тэр бас үнэн болоо. За ер нь бол мэргэжлийн сургалт чи их явагддаг. Мөн дээрэс нь
сэтгэл зүйн ч юм уу те эсвэл одоо ямар нэгэн зүйлийг одоо ингээд нөгөө цагийг одоо зөв зохих ёстой өнгөрүүлэх хүүхдүүд нь төгөлдөр хуур заах ч юм уу хүүхдүүдэд хэрхэн яаж хүмүүжүүлэх вэ ч гэдэг юм уу те Солонгос орнд одоо сургуульд явхад одоо ямар зүйлийг анхаарах вэ ч гэдэг юм уу ийм олон төрлийн сургалтуудыг явуулдаг байгаа. За тэгвэл бас дүүрэг болгонд байдаг гэхээр бас Живон центр буюу нэг цэгийн төв дээр очих ч юм уу эсвэл өөр бас хаанаас яг мэдээлэл авах юмчтай болоо. Магадгүй ийшээ очиж үзмээр байна гэж бодвол. За ер нь бол өөрийнхөө амьдарч байгаа хот дүүргийн одоо лавлах төвүүд бас байгаа. Тэгээ жишээлбэл одоо Сөүл глобал төв байж болно. Одоо иммиграшны 1345 байж болно тий. Гэх мэтчлийн газруудаас яг өөрийнхөө амьдарч байгаа газрыг хилээд хаягийг аваад явах боломжтой байгаа. Тэгээд дээрэс нь одоо интернет маань маш сайхан хөгжсөн биз дээ. Солонгос орн дээрээс интернетээ ашиглаад нэрээ бичигдэл ерөөсөө шууд олдохоор байгаа. За тэгэхээр нэрээс сайгаад болох боломжтой байх нэ. Бас үүнээс гадна бас зөвхөн олон соёл гэр бүл гэлтгүүгээр бас ажиллаж амьдарч байгаа мөн цаг зав багтай байгаа хүмүүст бас онлайн сургалтыг явуулдаг байгууллагуудын талаар бас хүргэе гэж бодсон байгаа. Тэгээ хамгийн түрүүнд болохоор Нүрийн Сэжүүн хаттан буюу бас онлайн сургалт явуулдаг тийм үнэлбэргүй хичээлүүдийг бас сонсох боломжтой байгаамаа. Энэ дээр болохоор та зөвхөн харилцан яриа болон сонсголоо сайжруулах мөн түнчлэн сонсох, унших, бичих тийм бүх дасгал ажлуудтай интернетээр сурах боломжтой мөн өөрхийн төвшин тогтоолгох боломжтой бас юм байлээ. Тэгээд энэ маань бас олон хэл дээр бас солонгос хэлийг танд заадаг. Жишээлбэл англи хэлээр, хятад хэлээр, япон хэлээр, вьетнам хэл, тайланд хэл болон испани, франц, монгол гэд хэлүүдээр хичээлээ бас шууд сонсох боломжтой байгаамаа. Тэгэхээр шууд одоо бас шууд солонгосоор хичээлнийг сонсох өөр бас нэг монголоор тайлбарлуулаад сонсох маань бас нэг өөр болохоор бас ороод нэг сонирхоод үзээрэй. Магадгүй хичээл нь тань таалагдаад левел одоо нэг хичээл болгоноор өөр одоо нэг хичээл нь 5-аас 6 левелтэй байдаг ч юм уу бас тийм олон төрлийн харилцан яриа бүх юмнууд бас багтсан байдаг юм байна лээ. За бас үүний дараагаар Корео цахим дээд сургууль болох Корео Сайбо Тэхкюгийн Акёгоос явуулдаг одоо онлайн сургалт байдаг. Энэ нь болохоор бүр Канада гэд үсгнээс ахуулаад мөн яг левел нь агсын шатны хичээлүүд маань явагддгийм байлээ. Мөн магадгүй бас англи хэл давхар сурах сонирхолтой, солонгос хэл давхар сурах сонирхолтой хүн байвал англи солонгосоор нь сонсоод ч юм уу хичээлээ сонсоод үзвэл маш их үр дүнтэй байлээ. Тэгээд айгу сонирхолтойгоор заадаг харагдчихжээ. Мөн түүнчлэн EBS гээд бас телевиз нөө тий боловсролын телевиз гэдэг шүү дээ. Тэн дээрээс бас хичээл бол солонгос хэлний хичээл заасан байлээ. Тэгээд олон соёл гэр бүлээс гаралтай хүүхдүүд нөгөө солонгос хэл сурах хөгжлийг дэмжих зорилгоор өөр хэл дээр олон төрлийн контент үйлчлэгээр хангадаг. Жишээ нь солонгос хэл сурахад зориулсан вебсайт, хүүхдийн тоглоомын талбай, одоо солонгосын соёлыг хуваалцах тийм вебсайт, баг дунд ахлах англи сурагчдад зориулсан видео сан болон топик буюу солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг бас ингээд тийм бэлдэж өгдөг тий хичээлүүд бэлдэж өгдөг. Би бас EBS-ийн хэлний топикийн бас хичээлийг сонсч үзчихсэн. Яг төвшин анхан шатных, тэгээд дунд шатных, бүр агсан шатных гээд яг байдгийн байлээ. Тэр нь бас айгүй сонирхолтой, бас ойлгомжтой. Удаанаар тайлбарладаг болохоор маш их гой санагдчихсэн. Тэгээд магадгүй топикт бэлдэх сонирхолтой хүмүүс байвал интернет дээр EBS Турайн гэд хайх юм бол бас энэ төр хичээлүүдийг бас олж сонсох боломжтой юм байлээ. За мөн түнчлэн цаашаа ярих юм бол Таянаас хүүхэд өсвөр насны үндэсний төв номын сангаас олон үндэстний үлгэр уншиж өгье гэсэн төслийг хэрэгжүүлсэн байгаа. Үүн дээр болохоор солонгос ардын үлгэр болон орчин үеийн үлгэрийг флаш анимашн хэлбэрээр үзэх боломжтой байгаа. Тэгэхээр солонгос болон англи, монгол, вьетнам, хятад, тайван болон хэл дээр болохоор эдгээр үйлчлэгээнүүдийг үзүүлж байгаа юм байлээ. Тэгэхээр бас хэл сурж байгаа хүмүүс маань гоё үлгэр уншингаа
үлгэр сонсонгоо хилээ сайжруулах бас айгу боломжийн санагдсан. Тэгээд ер нь бол ном уншаад хэлийг тэгдэм байлээ л дээ. Хүүхдийн номноос аягүй их хурдан сурдаг гэж ярьдсан байлээ. Тэгэхээр хүүхдийн ном чи өөрөө нөгөө энгийн хүнд ойлгомжтой. Тэгээд дээрээс нь сонирхолтой учраас хэлийг сурах хамгийн бас шилмэл арга чинь үлгэрийн ном гэж ярьдсан байлээ шүү. Би бас тэгээд дүүгийнхан бас үлгэрийн номнууд ингээ хаяа хардаг байхгүй. Тэгээд яг солонгосын энэ номнуудын нэг айгу таалагдсан юм юу байсан гэхээр хүүхдэд айгу одоо шинжлэх ухааны талаас нь айгүй их юм зааж өгдөг. Энгийн одоо зурагтай ном хэлбэрээр мөртлөө компьютер анх хэдэн онд үүссэн, хэдэн оноос хойш ингэж үүсэл хөгжил нь явж байгаа гэхээчлээ. Эсвэл сонирхолтойгоор тийм сонирхолтойгоор зүгээр яг энгийн юм шиг мөртлөө айгүй миний мэдлэг болгоод байдаг тийм. Тийм юмуд аюух байсан л бас их таалагдсан байгаа. За үүний дараагаар бас бид нар глобал төвүүдийн сургалтын үйл ажиллагаануудыг бас танд танилцуулъя гэж бодсон байгаа. За энэ глобал центр маань болохоор бас та бидний сайн мэддэг Төндөөмөн глобал центр дээр маань бас солонгос хэлний хичээлүүд бол явагддаг байгаа. Өнгөрсөн оны хувьд болохоор үндсэн анги болон анхан шат 2 дунд шат гэсэн төрөлтөөр танхимын хичээлүүдийг бол зааж исэн байгаа. Тэгэхээр яг өөрөө ирээд илүү багштайгаа амт харилцаа үүсгээд илүү сурахыг хүссэн хүмүүс бол глобал центр дээр Төндөөмөн глобал центр дээр бол ирээд бүртгүүлээд эсвэл уцаар бүртгүүлээд танхимын бас хичээл сонсох боломжтой байгаамаа. 2019 оны хувьд гэх юм бол одоо 2 сараас эхлээд яг бүртгүүлүүдээ авч эхлээд яг хичээлийнхэн төлөвлөгөө нь бол гарах юм билээ. Харин Солонгос Сөүл глобал центрийн хувьд байна юу байгаа лээ? За ер нь бол Солонгос Сөүл хотод гэхэд энэ глобал төв мөн 40 гаруй глобал төв байдаг юм байна. Глобал төв болгон маань өөрсдөө хэлний сургалттай байдаг. Тэгэхээр Сөүл глобал төвийн хувьд бол нэлээд одоо олон жил хэлийг заачихсан танхимын сургалт явуулдаг. Их туршлагатай тийм төв байгаа. Энэ төвийн одоо бүртгэл нь эхэллээ гэх юм бол шууд ангин бараг дүүрэх хэмжээний тийм алдартай сайхан сургалтыг явуулдаг байгаа. За энэ маань болохоор Сөүл глобал төв дээр маань болохоор энгийн анги мөн топикт бэлдэх анги гэсэн ийм хоёр чиглэлээр сургалтаа явуулдаг. За топикийн маань ангийн одоо бүртгэлийг бол угаасаа оны ихээр явуулдаг. Одоо тэгэхээр ер нь бол та бүхэн маань бүртгүүлэхэд одоо маш ойртсон байгаа. Өдөр тий сайн одоо бүртгүүлэх өдрийг нь маш сайн тогтоож авч агаад очоод бас та бүхэн бүртгүүлж болно. Топикийн ангийн маань бүртгэл нь болохоор 1 сарын 26-наас 6-ны хагасаа өдөр буюу хагасаа өдрөөр 10-аас 12 цагийн хооронд юу яах юм бэ? За тэгээд бүртгэл нь явагдах юм байна. Энэ маань болохоор зөвхөн очоод бас дугаар аваад бүртгүүлдэг юм байлээ шүү. Тийм байлээ тий. Бүртгүүлдэг. Би бас уцаар бүртгүүлчихье даа гэд нэг одоо ярьжсэн. Заавал өөрийн биеэр очно. Тий. Тэгээд энгийн анги нь болохоор зэрэг амралтын өдөр буюу Жумал пан тэгээд Пёнгил пан буюу ажлын өдөр гэсэн энэ хоёр юутай байгаа. Тэгэхээр та бас завтай өдрөөс сонгоод очоод суух боломжтой юм байна. За тэгэхээр топикийн анги маань болохоор зэрэг 1 сарын 26-нд бүртгэл нь явагдана. Энгийн анги маань болохоор 1 сарын 27-нд бүртгэл нь явагдах юм байна шүү. Цаг нь болохоор энгийн ангийн одоо ажлын өдрөөр явагдах анги маань бол 14-өөс 16 цагийн хооронд бүртгэл нь явагдах юм байна шүү. За Понопио гэдэг маань болохоор зэрэг нөгөө номер тэ дугаар хуваарлах байгаа. Тэр маань болохоор энгийн ангийнх маань энгийн бөгөөд одоо ажлын өдрөөр одоо явагдах сургалтын маань дугаар нь бол 13 цаг 15 минутанд таралдах юм байна. Топикийн анги буюу топикийн анги бас мөн амралтын өдрөөр явагдах хичээлийн анги маань болохоор адилхан 9.15-аас номероо бас тарах юм байна гэдгийг анхаарал таахыг хүсэж байна. Тэгэхээр бас өглөө ер нь 9 гэхэд очиод бэлэн дугаараа аваад хүлээгээ сууж байхад бол их зүгээр юм байна. Тэгэхээр бас амралтын өдрөө бас үр дүнтэй өнгөрөөгөө бас хилээ сураад мөн олон одоо орны хүмүүстэй цуг нэг солонгос хэл сураад ингээд олон найзлалч нөхөрлөл бас айгүй гоё байх илүү бас үр дүнтэй байж магадгүй гэж бодож байна. За ер нь бол
бид нар яагаад ингээд хэлийг яагаад тэ одоо хэлний сургалтуудыг та бүхэнд яагаад танилцуулж байна гэх юм бол солонгос хэлний левлийн тогтоогоод одоо 4-өөс дээш ч юм уу 5-аас дээш левел авах юм бол за эдний ажлын байр нэгдүгээрт маш чухал байдаг тийм ээ. Маш одоо боломжийн айтайхан ажлын байр бас олох боломжтой. Тэгээ дээрэс нь Монгол руугаа буцсан ч гэсэндээ Монголд очиод одоо солонгос хэлтэй боловсон хүчин, ажиллах боловсон хүч аяг их эрэлттэй болцсон билээ. Тэр солонгост Монголд байж байгаа манай таньдаг хүмүүс ч гэсэндээ надаас аяг их солонгос хэлний мэдлэгтэй тэгээ солонгос сурч боловсрсон тийм хүмүүсийг боловсон хүчин болгохыг хүсэж байна гэсэн тийм эрэлт их байдаг юм байна гэдэг бас хэлсэн л дээ. Тэр та бүхэн минь хилээ энд байж байгаа дээр маш сайн сураад тэгээ дээрэс нь ямар ч гэсэн солонгос оронд маань өөрөө аяг боломжийг өгж идэг үн төлбөргүй сургалтууд маш их байж идэг. Ганцхан хэлний сургалт гэдэг юм байхгүй тийм үү? Мэргэжил олгох сургалтууд ч гэсэн их байгаа шүү. Та л өөрөө биед ажиллах юм бол солонгос оронд сурч боловсрох бүрэн боломж байгаа шүү гэдгийг та бүхэнд бас хэлье. За тэгээд топки маань анги маань болохоор ерөнхийдөө Seoul Global төв дээр 2 сарын 16-наас 4 сарын 11-ний хүртэл ингээд 8-7 хоногийн хугацаатай сургалт явагдах юм байна. За энгийн анги маань болохоор 2 сарын 9-ноос 5 сарын 2-ны хүртэл 12-7 хоногийн туршид ингэж сургалт нь явагдах юм байна шүү гэдгийг та бүхэнд бас хэлмээр байна. Тэгэхээр бас нэлээд удаан хугацаагаар юм биш үү тий. За ер нь бол энэ сургалтанд маань ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ гэвэл Кироны имэнжаа буюу хослон соёлтой эмэгтэйчүүд гэр бүл мөн гадаад ажилчид гадаад оюутнууд маань сурах боломжтой байгаа. Хамгийн гол давуу тал нь бол төлбөргүй. Тэгээ үн төлбөргүй. Тэгсэн хэрнээсээ маш чанартай сургалтыг явуулдаг. Гараа онцлог юм байгаа шүү. Тэгээ маш удаан хугацаагаар тий. За тэгээд энэ дээр глобал центр дээр бас заавал өөрийн биеэр очих ёстой гэдэг бас та дахин бас анхааралтай аваарай. Магадгүй та бас хаана байдгийн бэ гэж бас гайхаж ивэл интернетээс Seoul Global Center гэж хайх юм бол гараад ирнэ. Та тэгээд тийшээ холбогдоод Монгол ажилтан байгаа. Монгол ажилтнаас нь та асуугаад одоо хаана яаж одоо хизээ очиж уулзах вэ гэдээ бас лалан асуух бүрэн боломжтой байгаа шүү. Тэгээд хамгийн гол нь энэ дээр бас нэг тодруулж хэлэх зүйл байна л да. За ер нь хууль бусаар амьдарч байгаа хүмүүс бол энд сургалтанд хамрагдах боломжгүй юм байна. За тэгээд дээрэс нь төр хугацаагаар байгаа үе B1, B2, C3, C4 эздэг хүмүүс маань энд бас хамрагдах боломжгүй юм байна шүү. Тэгээд та бүхэнд анхаарах олон зүйтэй болоо гэж бодож байна. За өөр одоо эднийх ер нь бол Seoul Global төвч бай бусад төвүүд маань болохоор яадаг гэхэлэр хүмүүсийнхээ хэлний төвшинг хурж ирэхлээр шалгаад анхан шат байна уу? Анхан шатны 1-р зэрэг нь 2-р зэрэг байна уу тий. Тэгээд төвшнөр нь тогтоогоод ингээд ангид нь хуваарлцдаг байгаа. Тэгэхээр би одоо хэл мэдгүй ч гэдэг юм уу тий. Бүр анхнаас нь би уг нь нэг жоохон мэддэг штэ тий аль төвшнөөс нь эхлэх юм бол ч гэдэг юм уу. Тийм эргэлзэх зүйл бол байхгүй мэлээ шууд хурж ирээ та бүхэн маань сургалтанд суухад. За мөн ланга цөөвөл гэхгүй бас улаан буюу нэг одоо жижиг хотуудад байдаг тий. Одоо сургалтын төвүүд нь бас их байдаг юм лээ. Тий. За Сонномд ч гэсэндээ одоо удахгүй бас бүртгэл маань явагдаж эхэлсэн юм байна. Ер нь Сонномын маань за би Сонномыг хийж байгаа та бүхэндээ бүртгэлийн хугацаа хэлж өгье гэж бодлоо. 1 сарын 7-ноос 3 сарын 23-ны хооронд ер нь бол юу н хэлчихсэн байна. Бүртгэл нь эхлээд аль үжи хичээл нь эхлээд явж байгаа юм ба шүү дээ. 1 сарын 7-ноос 3 сарын 23-ны хүртэл ихний ээлж нь ямар ч гэсэн эхлээд явж байгаа юм байна шүү гэдгийг та бүхэнд анхааруулъя. Сонном хотод оршин суудаг иргэдэд анхааруулхад за 3 сарын 23-ны хүртэл явагдаж байгаа юм байна шүү. Магадгүй та бас асуугчлавлахыг хүсэх юм бол 02 26 70 38 тэг гэсэн дугаарлыг залгаад анги байгаа юу бас орж болох уу гэдээ бас лавлж асуух бүрэн боломжтой байгаа юм шүү. За тэгээд нэгдүгээр болохоор танхимын сургалт гэж болж байгаа. Онлайн сургалт гэж байна. Нэг бол одоо
панмун куйг буюу одоо хурж ирээд хичээлтэй заах тийм сургалт бол байж байна. Тэгэхээр биднэрт аягүй их боломж байна гэсэн үг шүү дээ. За манай гадаад ажил эрхлэгч хүмүүс нь болохоор бас сургалтыг улаан хотод явуулдаг юм байна л да. За энэ маань болохоор яадаг гэхээр 100-аас дээш хүнтэй одоо тохиолдолд одоо энийг тэ ажил дээр нь шууд явж очиад үйлдвэр дээр нь очиад сургалт хийх боломжтой юм байна. Энэ маань 3 сараас 12 сар хүртэл явагдах юм байна л да. Тэгэхээр та бүхэн бас үйлдвэрт ажилдаг тийм ээ. Үнэхээр хэл сурахыг хүсэж идэг цаг зав байдгүй шүү дээ. Тэгэхээр үйлдвэрийнхээ дарга захиралд чинь энэ мэдээллийг хүргээд бас хэл сурах боломжтой юм биш үү гэдгийг та бүхэнд бас хэлмээр байна. За энэ дэр нэлээд бас сайн уншиж та бүхэндээ хүргэхийг хүсэж байна. За хамгийн гол нь 3 сараас 12 сар хүртэл 10 сарын туршид явагдах юм байна. Тэгээд оройн цагаар ч юм уу эсвэл амралтын өдрөөр 2 цагийн хооронд энэ сургалт явагдах юм байна. За тэгээд ерөнхийдөө 100 хүний тий багтаамжтай. Тэгээд за 4 удаа очоод сургалт явуулах боломжтой. Тийм байна. Тэгээд ганцхан хэлний сургалт ч биш юм байна. Ерөнхийдөө бас хууль тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо Солонгос орны ёс заншил бас хүмүүсийн зан аршингийн онцлогч гэдэг юм уу тийм ээ. Сэтгэл зүй ингээд бүх цогцолсон ийм сургалтуудыг явуулах юм байна шүү гэдгийг та бүхэнд хэлье. Энийг бол бас заавалчгүй манай эзэн одоо захирал маань ингээд хийх ёстой гэж надад ийм мэдээллийг бас захирал нь мэдгүй байгаа гэж болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр өөрөөсөө бас зохион байгуулад хүмүүсийг хөдөлгөөд залгаад нэг бол заавалчгүй нэг үйлдвэрч байх албагүй шүү дээ. Ер нь бол хэд хэдэн үйлдвэр нийлээд оройн цагаар ч юм уу эсвэл бас фитнес центр хийх боломжтой юм байна гэж би бодож байна. За тэгээд Ённам байдаг. Ённамд байдаг бас глобал төв маань бас 3 сараас эхэлж хичээл нь явагдах юм байна шүү. За энэ болохоор зөвхөн онлайнаар байгаа. Онлайнаар юу хийх юм бэ? Бүртгэл хийгдэх юм байна. Тэгээ 2 сарын 18-наас 28-ны хооронд бүртгэл нь явагдаад тэгээд очоод хичээл сонсох боломжтой байгаа юм байна. За ингээд та бүхэндээ ерөнхийдөө сургалтуудыг хэрхэн яаж авах вэ? Яаж бүртгүүлэх вэ гэдэг тал дээр мэдээлэл өглөө. За нэмэлтээр нэг мэдээлэл өгөхөд бас хосломос соёлтой гэр бүлийнхэнд маань панан куйг буюу гэрт нь хурж ирж бас хичээл заадаг байгаа. Тэр маань яадаг гэхээр хүүхэд нь нялхах ч юм уу тийм ээ. Гарах боломжгүй. Нэг бол гэрт нь тухайн одоо гэр бүлд маань дахир хөгжлийн бэрхшээлтэй хүн. Тэгээд дээрэс нь өндөр настай хүн байх юм бол та бас тухайн дүүргийнхээ Тамуна гажуу чивэн центр буюу хослон соёлтой гэр бүлийг дэмжих төвд бүртгэл хүсэл тавиад тэр сургалтыг бас авах боломжтой юм байна шүү. Гэдгийг та бүхэнд хэлсэнтэй толгойж бодож байна. За тэгээд одоо эцэст нь манай Мишель маань та бүхэнд тавхийн чухал мэдээллийг хүргэх гэж байна. За тавхийн сургалтыг бол бүгдээрээ бол бас мэдж байгаа. Тэгээд одоо хамгийн ойрхон тавхийн шалгалт маань болохоор 19 оны 4 сарын 21-нд байгаа Солонгос. Тэгээд 19 оны 1 сарын 24-нд буюу дөрөвт өдрийн 9 цагаас бас бүртгэл нь эхэлдэг байгаа. Тэгээд тавхт бүртгүүлж үзчихсэн хүмүүс маань бол бүгд мэдэндээ маш их хөрсөлтөөнтэй байдаг. Өглөө 9 цаг гээд ороход бүр ингээд битүү ачаалттай байдаг учраас бүртгүүлэх гэж байгаа хүмүүс маань өглөө ер нь бол 8:40 юм уу 8:30 гээд яг бүртгүүлэхэд бэлэн байж исэн дээр юм байлээ. Тэгэхгүй бол яг 9 гээд оронгууд програм нь унсаар хагаад 9 10 марав гэж нэвтэрч ороод хамаг ангиуд нь дүүрч гисэн байдаг. Тэгээ сөвлийн ангиуд маань бол бүрэн дуусчихсан байдаг. Тийм болохоор бас цаган дээрээ маш их анхаарлаа сайн хандуулаад өглөө яг 8:40 гэхэд ер нь бол ороод бэлэн бүртгүүлэхэд бэлэн байж ивэл их зүгээр юм байлээ. Тэгэхээр 2019 оны 1 сарын 24 энэ нь болохоор 24-нөөс 1 сарын 28-ны хооронд болохоор яг бүртгэл нь ер нь бол явагдахаар байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань бас та бүхтэй бүртгүүлээд мөн саяхан хэлсэн онлайн сургалтууд болон сургалтуудад суугаад бас том өндөр оноо авахыг бас
хүсье. За ер нь бол ийм байгаа. Бүртгүүлж чадахгүй бас хүндрэлтэй тохиолдол байдаг шүү дээ тий. Тэгэхээр та үнэхээр хэцүү байгаа бол одоо ойр орчиндөө байгаа нөгөө төвд дээр очиод глобал төв ч юм уу тийм ээ. Эсвэл одоо тэр тамунаг хажууд ч юм уу центр ч юм уу тийшээ очиод тусламж авахгүй бас болох юм. Тийм ээ. Одоо ингээд бүртгүүлж чадахгүй нэ, нэвтэрч чадахгүй наа гэд яаж одоо бүртгүүлэх арга барилаа заавалчгүй тийм ээ бүгдээр ингэ хийлэгдэх юм гэхэд ядахта арга барилыг нь заалгаад их боломжтой гэдэг юм хэлээ шүү. Ер нь бол боломжийг бас алдаж болохгүй гэж би бодож байна тий. Тэгээ ер нь бол глобал центрууд дээр бас муу ийм төрлийн туслал одоо үйлчлэгээ үзүүлэхээс гадна бас өөрсдийн дотоодын бас сургалтууд байдаг шүү дээ. Бас та тэр бүгдийг асуугаад сургалтуудад бас суух боломжтой байгаа шүү. За одооний юу маань болохоор 63 дахь топикийн шалгалт байгаа. За энэ жил бол хэд хүртэл хийгдэн гэж байна? 67 хүртэл хийгдэх юм байна. Тэгэхээр 62 дахь үе эхнийх нь юу шалгалт нь явагдаад дуусчихсан байгаа. Энэ бол ганцхан бас гадаадад бас тий Монгол улсад ч юм уу Америк улсад ч юм ингээд бас сургалт юунууд шалгалтууд авагддаг байгаа. За энэ дээр болохоор Европ, Африк тэгээд Ази, Oceania чинь Аз ер нь бол үгүй ээ. Oceania чинь ямар ч хэлсэн 4 сарын 20-наас эхэлж бол бүтгэл явагдана. Тийм байна. Эхний 62 дахь шалгалт бол ерөөсөө гадаадд явагдав. Ганцхан Солонгос орнд явагдсан байна. За одоо 63 дахь шалгалт маань болохоор Азад ч явагдана. Европ, Африкт ч гэсэн явагдах юм байна. За ер нь гол анхаарах зүйл маань юу гэхээр зэрэг энэ топикийн шалгалтын за би уг нь бас нэг тийм төлбөр одоо төлбөрөө болохоор зэрэг хэдэн төгрөгийн төлбөр төлдөг гэлээ. За топ 1-2-т нь 35,000 вон. Тэгээд топ 2-т болохоор 40,000 вонны төлбөр байгаа. Тийм. За ямар нэгэн шалтгаан гараад хэрвээ буцаад мөнгө авах тохиолдолд яах вэ? Тэрийг одоо нэг яг сайтанда бүртгүүлсэн байдаг. Тэрийг буцаагаад одоо дараад бүртгүүлснээр одоо цуцлаа гэд 7 хоногийн дотор мэдээлэх хэрэгтэй байна. Тэгээд шалгалт болохын урд өдөр нь одоо нөгөө нэг цаасаа гаргачихсан байдаг. Өөрийнх нь одоо өөрийнх нь зурагтай. Тэгээд аль суудалд суух яг юмнууд нь бүгд бичигдсэн байгаа. Тэр цаасаа эхлээд гаргаад очих хэрэгтэй байдаг. Өглөө нь тэрийг нь заавал шалгаж ордог. Мөн дээрэс нь гадаад пассворт юм уу, вэгогийн төнөрөгчин буюу гадаад иргэний үнэмлэхээ заавал авч орохгүй болвол шалгалтанд оруулдаггүй байгаа. Бас зарим тохиолдолд харж байхад аль нэг нь мартчихсан ерөөсөө байхгүй тохиолдлууд бас харагдчихийдэг. Тийм болохоор бас иргэний үнэмлэхээ болон гадаад пассвортаа сайн шалгаад аваад очоорой гэж бас зөвлөмөр байна. Зөв. За тэгээд за нэмэлтээр бас мэдээлэл хүрэхэд энэ нөгөө бүртгэлийн хураамжаа буцааж авах тохиолдолд бол яг нөгөө цаг хугацаанаас шалтгаалаад юу буцаагдах юу маань хэмжээ маань бас өөрчлөгдөх боломжтой юм биш үү гэдэг та бүхэнд хэлье. За тэгээд одоо 63 дахь топикийн маань шалгалт нь болохоор яа гэсэн үг вэ? 1 сарын 24-наас бүртгэл нь эхлээд 7 хоногийн хугацаатай 1 сарын 31-ний 4-р өдөр хүртэл 18 цаг хүртэл бүртгэл нь үргэлжлэх юм байна шүү. За хамгийн наадл юм байна. За тэгээд 64 дахь топикийн маань шалгалт болохоор за топикийн дээр бас нэлээ нухацтай хөргөж өгөхгүй болохгүй. За 64 дахь шалгалт маань болохоор 5 сарын 19-ноос эхлээд эхэлж бол бүртгэл нь явагдах юм байна. Бас 7 хоногийн хугацаатай байгаа хаа гэж бодож байна. За Европт бол байхгүй мэн тийм үү? Тийм байна. Юу биш Европ Африкт байхгүй. Азад бол байгаа юм биш үү? 7 сарын 7-нд байгаа юм тийм ээ. Тэгэхээр бас Монголд юу бас нэг улаан юун дээр мост дээр бас бүртгэдэг байгаа шүү дээ. Топикийн шалгалтыг улиралдаа 2 улиралд 1 гэж би бол яг миний санаж байгаагаар бол тийм байгаа. Тэгээд зундаа болон өвөлдөө 1 байдаг. Ер нь бас 7 сар тэгэхээр бас яг мост дээр ер нь бол байгаа бах гэж би бас бодож байна. Зөв.
За тэгээд ер нь бол энэ жилдээ 67 дугаар одоо топкийн шалгалт хүртэл авах юм байна. За эцэст нь та бүхэндээ бас одоо ингээд ер нь бол нэвтрүүлэг манд дуусах гэж байна шүү дээ, тийм ээ. Эцэст нь хэлэхэд бас мөн та өөр сургалтуудыг мэдхийг хүсвэл өөр сонирхож байгаа сургалт байвал бас та биднэрт холбогдоорой. Бид нар бас тухайн үеийн мэдээллийг бас та бүхэндээ хүргэж өгөх болно. Мөн хэлтэй холбоотой сургалтуудыг бас магадгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл таас манай нэвтрүүлэгтэй холбогдоорой гэж бас хэлмээр байна. За бас дээрэс нь нэмэлтээр хэлэхэд одоо ганцхан сая хэллээ шүү дээ, тийм ээ. Ганцхан хэлний сургалт ч биш. Одоо Солонгосын хөдөлмөр эрхлэлтийн яамнаас буюу агентлагаас хөдөлмөр эрхлэх агентлагаас явуулдаг тийм бодлого бас байгаа. Гадаад одоо хөдөлмөр эрхлэгч тэгээ гэрээний ажилчид гэж ярьдэн шүү дээ бид нар. Тэгээ гадаад ажилчдад зориулсан бас сургалтууд байдаг. Энэ маань болохоор яаж яах гэхээр мэргэжил олгох сургалт байгаа юм л да. Энэ сургалт маань 3 жилээс дээш хугацаагаар ажилласан. Тэгээд ерөнхийдөө гэрээнийх нь хугацаа нь ерөнхийдөө бол дуусах төгсөж байгаа. Тэгээ буцаад манай гадаад иргэдээ одоо Солонгос оронд хууль бусаар үлдэхгүйгээр буцаад өөрийнхөө орондоо очихдоо тэгээ мэргэжил эзэмсээ тэрнгүүрээ одоо тий амьдрал ахуйгаа авч явах боломжийн хэмжээнд хүргээд ингэх тийм зорилго агуулсан тийм сургалтуудыг бас явуулж байгаа юм билээ шүү гэдгийг та бүхэнд бас нэмж хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд та бүхэнд одоо сургалт маань ер нь бол хүн сурыг гэх юм бол тийм ээ нийгмийг ингээл зорилгоо олгоод сурах юм бол маш хурдан сурдаг. Би энийг заавал сурж иж энд хүрэх ёстой юм биш үү гэсэн тийм нэг зорилго агуулмжийг агуулчих юм бол хүн маш хурдан хэлийг сурдаг юм бэлээ. Жишээ нь би бол одоо их сургууль сурж байхдаа герман нөгөө жуулчны баазад ажиллаж байсан. Тэгээд дандаа герман жуулчд ирдэг байсан л да. Тэгээд герман хэл маань өөрөө бас жоохон монгол хэлтэй төстэй тэгсэрнээс нэг тийм гоё штэ тэ нэг сонсоход нэг гоё нэг тэгээд нэг герман хэл сурмаар санагдаал ингээл яаж яасан чи 2 дугаар курст орсон чинь манайхан ямар хэл сурах вэ гэсэн тийм санал асуулга явуулсан байхгүй. Тэгэл би ерөөсөө шууд ангийнхныгаа ятгал герман хэл сурыг гэл хагасаас илүүг нь барагшгүй ангийнхаа хагасаас илүү сурагчдыг оюутнуудыг ингээд герман хэлэнд татаж оруулж ирсэн. Тэгээд тэгэхэд бол маш сайн сурч ирсэн. Яагаад гэвэл тэр нөгөө дууралтсан өөрөө аягүй их сурахыг хүсэж ирсэн. Тэгээд надад аягүй гоё боломж олдсон. Тэгэхээр та бүхэн ч гэсэндээ бас хэлийг сурахдаа хүсэж дурлаж сурах юм бол бас болох юм байна. Болдгийм байна тийм ээ. Тэгээд дээрэс нь зорилго хамгийн их чухал байх хэрэгтэй. Мөн өөрөө бас хайгаад үзэх юм бол бас интернетээр дүүрэн бас сургалтын одоо хөтөлбөрүүд бас байгаа. Гадаад иргэдэд зориулсан маш их сургалт жишээлбэл кофе, маникюр гэх мэтчлэн сургалтуудыг бас маш их явуулдаг юм байна лээ. Бас та хайгаад үзээрэй. За, ер нь бол өөрөө л хичээх юм бол биднэрт бүх талын боломж байдаг юм байна. Онлайн сургалт байдаг юм байна. Танхимын сургалт байдаг юм байна. Мөн гэрээр очиж бас заад юм байна шүү. Та бүхэн бас биед ажиллаад залуу наснда тийм ээ цагийг зөв зохистой одоо зарцуулж өнгөрөхийг хүсэж байна. За ингээд бидний хүргэсэн багахан мэдээлэл та бүхэнд бас тусдсан болоосаа гэдгийг диж хүсэж байна. За тэгээд дараагийн 7 өдрийн 3 дахь өдрийн нэвтрүүлэг хүртлээр түр баяртай. Баяртай.